Тэгээ зарим хүмүүс таныг жоохон ам удаа бодохын шал худ гармаар гэдэг. Юу гэсэн үг юм? Тэр одоо ямар очтой бэ? Хужаа гэрэл тавьдаг юм байдаг тэгээд. За хоёр машин. За нэг нь 41, нэг нь плюс 30 байж тайгаа. Тий. Самураа 30. Хоёр гэрэл нь хоёулаа хойд гэрэл нь хагацсан. Хагавсарсан. За одоо энийг дор нь яг стандартын дагуу засварлаад гаргачихсан. Гаргачихгүй яах вэ? За. Над дээр бол найдал олон хүн ирлээ. Стандарт дор нь тайлах юм байна. За ахын өндөр хүлээж байгаагаа ялцуулчин за. Ялцуулнаа. Юу аах вэ? Ингээл ялцуулна хүмүүс хүлээж байна. Цаг хугацаа алт. За засварлаж дуусны дараах байдлыг харцгаая. За хоёр гэрэл минь хоёулаа засварлагдаад дуусаад бэлэн болсон байна. За хуучин одоо ийм хагаралтай байсан бол харин одоо засварлагдаад ямар ч хагаралгүй яг шинэ гэрэл шиг янз янз болсон байна. Тэгээ ха таныг энэ хүмүүс чинь амар үнэтэй байдаг. Бараг цэмбэд гэрлийнхаа нүрийг солиулснаас шинээр задаргааны гэрэл аваад тавьчихсан хамаагүй хямдхан авдаг гэдэг. Тэр нь үнэн баха. Яг ингээд задаргааны гэрлийн тал үнээр бид нэр хийдэж штэ. Яг ингээд хятад гэрэл нь бол бүр хямдхан бас байгаа штэ. Тэгвэл комментэн дээр бичсэн тэр хямдхан гэрлүүдний хятад гэрэл юм ба штэ. Тий хятад гэрэл штэ. Энэ гэрэл бол ягаас тийм юм. Дээдүүд нь шатан дээрээс нь суулт муулт айгу муу суудаг байхгүй хүмүүс чиргэлж байгаа хүмүүсд мэдж байгаа. Тэгэхээр ямар ч комментэн дээр буруу зөв ойлголттой явжсэн хүмүүс маань. Тэр хямдхан гэрэл нь хятад гэрэл байсан байх шүү дээ. Ориг гэрэл бол ягаас тийм хямдхан үнэтэй бол байхгүй. Ориг гэрэлэн дээр гэрлийн нүүр тавилах хятад гэрэл машин дээрээ сүрлүүлэх хоёр ийм ялгаатай байт юм аа гэсэн л үг юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ хүмүүс ойлгоод угаасаа ирдэг шүү дээ. Зөндөө одоо ингэ. Тэр үний хойд болоо урд гэрэл хагалт суугаад дотроо шороо ороод бохирдсон бол манайхтай холбогдоод засварлуулах боломжтой. Манай холбогдсон дугаар 77 47 47 Цэмбэ авах гэрэл.